Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газрын 40-р тогтоол Балан хамгаалах сайд боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайдын 2014 оны хамтарсан тушаалын дагуу оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Оюутан цэрэг хөтөлбөр нь Баруун Улс нутагт 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жилийн оюутан цэрэг 2018 хөтөлбөрт Ховд, Увс, Баян Улгийн, Завхан, Говь Алтай аймгийн 6 ихтэй сургуулийн нийт 150 оюутан хамраглаа. Өөрөөр хэлбэл 2018 оны оюутан цэрэг сургалтыг 6 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт зохион байгуулсан юм а. Өнөөдөр одоо энд эцрийн тангараа өргөснөөр одоо манай дайчлагын нэгс бүрэлдэхүүний тоо нэмэгдэж байна. Манай оюутан цэргүүдийн одоо идэх санаачлага одоо үнэхээр нэмэгдсэн байна. Ард иргэд бол ногроо оролцож байна. Оюутан цэрэг гэдэг бол өнөөдөр бол одоо түгээмэл болцсон, бүхэн мэддэг болчихсон, хүн бүхэн энд хүүхдэд хамруулъя, оюутан бүхэн орё гэсэн одоо ийм өндөр эрмэлзэлтэй болцсон. Энэ одоо оюутан цэрэг сургалтанд хамрагдах шалгуур үзүүлэлт талаар өндөр болцсон. Одоо ийм үед одоо энэ жилийн сургалт зохион байгуулагчнараа онцлогтой байна. 2018 оны оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан дайчдаар Монгол Улсын цэргийн тангараг өргүүлэх, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд ангийн үйл ажиллагааг сурталчлах, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгын дор хөтөлбөрт хамрагдсан дайчдын цэргийн тангараг өргөх ёслолыг Ховд аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб, аймгийн засаг даргын тамгын газар, зэвсэг түвшний 123 дугаар анги хамтран Баруун Улсын тулгуур төв Ховд аймгийн ард авшийн талбайд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Баруун Тав аймгийн ихтэй сургуулийн эдгээр оюутнууд богино хугацаанд цэргийн эрчимдсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалт хамрагдан цэргийн эрдэм суралцснаар суралцж байх хугацаанд эрд цэргийн албаа хааж төрийн албанд ажиллах олон давуу талуудыг олж авч байгаа юм а. Тэгээ цэргийн албаа гэдэг бол маш гоё байдгийн байна. Тасгийн буудлага, хөв үний буудлага гээд олон төрлийн буудлага буугаараа бууж үзээгөө цэрэг найз нөхөд зөндөө байсан. Тэгээд буугаараа бууж үзлээ. Олон төрлийн гимнастик, өглөөний гүйлт гэх мэтлэн олон зүйлд хамрагдаад олон юм сурсан. За миний энэ 100 одоо 2 сарын хугацаанд цэргийн алба хаасан. Энэ цэргийн алба хаасны ашигтай талаар бол одоо их сургуулиа төгсөөд ажилд орно. Шууд ажилд орох үүрэгтэй төрийн албанд ажилд орно. Нэг талаараа Баруун Тав аймаг ингээд олон аавын хүүхдүүд цугласан. Олон аавын хүүхдүүдтэй найзал нөхөрлөж байна. Зовх захтай зовсон, жаргах захтай жаргасан. Ир хүн болж төрсний хувьд бол мэдээж ир цэргийн алба хаана гэдэг нь бол мэдээж бахархалтай. Хамгийн ихэнд хатуужилт сүр төвчээр хүнээс үг сонсч сурах, ер нь ир хүн болж төлөвшөх бүхэл зүйлийг цэргийн албаас ерөө сурж авсан. Монгол Улсын ихтэй сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд цэргийн эрчимдсэн сургалтай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтанд хамруул цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо балан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чирэг бие бэлдэр, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тог нэмэгдүүлэх, улс орныг балан хамгаалах чадварыг сайжруулж, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготойгоор хэрэгжиж байгаа тус хөтөлбөрт 2016 оноос хойш Баруун Тав аймгийн ихтэй сургуулийн 450 оюутан хамрагдсан байна. Энэхүү эх орныхоо хүүн болж төрөөд эх орон таны төлөө амбие үл хайрлан тэмцгээ тангаргалыг хэмээн эрд цэргийн тангаргаа өргөж эх орны хүү болсон гэдгээ батлан харуулж байна.